13 дугаар анги. юу болох нь юу? Ван хаан зингүн та хоёр муугаа үзэх цаг чинь ирчтэй. Манай эртний 1203 онд Тэмүүжин Хэрэг аймгийг дайран эзэлснээр Монголын тал нутгийн гол хүчний хоёрын захирдаг болжээ. Сайн хүнээсээ холдож саар хүнийг дагсны харгаагаар түшиж гол хүнгүй боллоо та. Одоо ингэж яриад юу хийх вэ? Харин цааш яхаа хэлсэн дээр байна. Аавгах чинь баян ханад агаар урчсан юм чинь би өөр яах вэ дээ. 8 аймаг руу явж азаа үзэхээс өөр замгүй боллоо. Очмоор байвал та өөрөө л яв. Явцгаая. Ная, очрыг олоогүй. Алгүй. 8 аймагт агаар ороход явсан сурагтай. Ямуу алтан дарь танаар яасан. Бид бүгд цогтой явсан болтой. Яа. Нүгэ яваач.
Энэ чиний нөгөө барьсан заншлаач уу? Тийм ээ. Үгүй ээ. Энэ заншлаач биш. Энэ Фредийн Ван хаан байна. Чи Ван хаан гэж үү дээ? Хэрвээ чи Ван хаан юм бол би алтан улсын хаан болъё доо. Би үнэхээр Ван хаан байна. Хаян хаантайгаа уулзуулж өгөөч. Хаян хаан намайг таних нь гарцаагүй. Хөөе. Чи намайг хорлох санаатай юу? Галзуу солиод амьтны хааны ордонд авчирдаа гэд миний тодорхойг авна шүү дээ. Би галзуу солиотой амьтан биш ээ. Үнэхээр Ван хаан гээд байна. Ван хаан дээ шүү. Тэгвэл чиний нөгөө хөгжмийн чуулга их зэрэг чинь хаана байна? Би ядагдаад улс гэр минь мөксөн. Ийм болохоор Хаян хааныг бараадж ирсэн. Итгий үлгэр яриад байгаарай. Алив надад авчаад алагдсан. Үгүй ээ. ертөнцийн эзний нэрийг бодож намайг Хаян хаантай уулзуулаач те. Чи ихтэй дээд тэнгэртээ уулсан дээр байлгүй. Харин би чиний ярьсан үлгэрийг Хаян хаанд ярьж өгье. ертөнцийн эзэн би нааш ирэх учиргүй байсан хэрэггүй. Миний тэмжихүү аймаг орныг минь эзэлсэн ч өтөл насанд минь өргөж байгаа өнгөрүүлэх байсан байх та. Ядагине. Яагаад тийм хэрэг болоод байна? Та юу болоод цочирдөө? Хатан их минь хэдийн харуулын ахлагч өөрийгөө Ван хаан гэдсэн нэр үгдийг олдсон гинэ. Аваад ирвэл бар биш үү? Ганшлаач гэж бодоод алчсан байна. Тэнгэр минь. Хаян хаан. Танай зэрэг цахилга журам гэж байна уу? Миний урдын нөхөр таны эцгийг амьд сэрүүн байхад ийм хэрэг огтхонч гардгүй байсансан. Нэг муу хэдийн харуулын ахлагч яхаараа эзэн хааныхаа зөвшөөрлөгөө тэгж байгаа үү? Явцгаа. Одоо тэгээд яадаг үү? Чи юу гэж вэ? Өөрийгөө Ван хаан гэдсэн тэр хүн хүмүүжний зэрэгт ядагдаад бидэнд дагаар орохоор ирсэн юм. Эм байх учиргүй дээ. Ван хаан чинь эртний сорволж таатай нэг. Яхаараа тэмүүжийн хэмээх огтон зурмаас 7 дараанд ялагддаг юм. Хаан эцэг минь. Түрүүч удаа би Совраг Баатартай хамт Ван хаантаа тулдаж байхад жоохон тэр тэмүүлжлээс л гож бид ухарсан юм шүү дээ. Огтон зурм шиг амтан ч биш байна лээ шүү. Тэмүүжин гинэ. Энэ хэргийн тухай Савраг Баатар хүчлөө хоёр ярьж байсан шүү дээ. Чи яагаад мартдаг вэ? Гэхдээ хэд хоногийн өмнө Жаха хамбо бидэнд дагаар орж ирэхдээ Тэмүүжин цэрэг гэх юмгүй болтлоо доройтсон гэдэг байсан биш үү лүү? Яхаа хамбо тэмүүжний тухай ярьж байсныг сандгүй яах вэ? Чи дайр усууны баг охин дээр л нүдээ унгаад байсан да. Ван хааны асуудлыг яах вэ? Тэрэн шиг амархан хэрэг гэж хаана байх вэ? Толгойг нь огтолж авчираад дүүд нь харуулад мөн биш нь тогтооч. Сайхан санаа байна. Татаданга. Чи одоо хүмүүний зэргийг өчөөд хэлийн харуул руу явуул. Тэр хэлийн харуулын ахлагчид Ван хааны толгойг огтлоод нааш нь явуул гэж бич. Мөн хэрэгээс нь өмнө хурдан амжуулаарай. Ясаар болё. Эдэн эд хүүхэн юу чадах? Явж айд амтан дээр нь хэс. ертөнцийн эзний гисгээс айхгүй нү? Өөр арга байхгүй чинь ертөнцийн эзэн биднийг өршөөх байлгүй дээ. Ягд үдээд авдээ. Эмхтэй шүү дээ. Ууланд үл. Эрчүүд намайг дагаад яваарай. Эд хүүхэн юу байгааг нь талж дээрэндээ эздийн харин үдээлгүй хятан шүү. Дээрэн хийхийг хүсэж нүгэл тооцдог байдаг. Та нараас хүн алан гинэ. ертөнцийн эзний гисгээд хүртэн дээ. Муу адуу чи ихнэр чи юу мэддэг юм бэ? Хэрвээ бид амьд хэл үлдээвэл 8-ны зэргүүд биднийг үлдэн хөөн штэ. Тэгвэл бидний хэн ч амьд үлдэхгүй. Миний яас. Ан чи яахгүй. Яаж вэ?
아하. 여하한보, 제 댄주어노. 여모하, 제 댄주어노. 내 단주나 운fer 왕항 문바이. 아고이 타인하민 밀리아 운fer 아르가모 후르튼다 나밍 안디 빠라등을 좀 바치 타른 니들이 미믹닉대를 아마 니들 삼성대 эр сабраг баатар өрш сахад таймгийн нэрд гарсан ханыг ягаад хамаагүй хурааж байгаа юм бол? Нэг энэ толгой нөхрөө унсан юм чинь чи энэ хичнээн гаслаад эргээд амьдах. Одоо эцэг дамтныг дуудаж яслал төвлөр оршууд бас болох шүү. Эхээс өөр яах вэ? Яхаанбо чивасто. Эндэн сайд. Гүр хүүхдүүдэд цуглуулан танаа ахыг төрийн их хүний ясаар оршуулнаа. Яг л хаан ванг үлддэг заншаар оршуулна. Яг наад шиг. Өчөлөг. Тата тонгог дуудаад ван хааны толгойг мөнгөл гэж тушаага төрийн дамг даруул. За. 타인하민 만나다 우리 후 진군대 속 없습니다. 다다 궁 явуулж тэрнийг олох хэрэгтэй байна. Эглгүй яах вэ? Харин наад хэрэгэ чи өөрөө үүсдэг. Энэ насында тоо томшгүй олон гавьяат үйлсвэртэйсэн байсан. Лэсэн атал тэр хуулийн эгэл даруухан нэгэн байлаа. Өндөр дэд байр суурин өргөн овны хүрээллийг олсон байтал өөрөө тэрээр хойно мэт номхон зантай байсан. Одоо зовлон жаргал хосолсон хүний орчлонгоос хальж дэваажин залгачаа. Тэнгэр минь энэ гэм нүгэлгүй ариун сүнсийн тосон авдаа. Жахаанбо танайх өгсөн хойнооч ийм их нэр төртэй байгаа болохоор сүнс намарж байгаа да. Ийм болохоор мэдхийн их шанд да. Аюун хааны энэ башир аргыг хараад хөх инээч чинь хүрэхгүй байна уу? Аваа. Энэ хөгсөн зөвлөгийн өгөр толгой хүндэт хоймортой задаад сүрлэг дахидаг үедээ ямар хэрэг байсан юм? Чи юугаа ойлгох вэ? Би тэрийн олон төсмөд сайд мартаа хэчнэн элбэрч журамтай эзэн хаан болгон харуулах гэсэн. Нөгөө талаар энэ хорвоо дээр би л ганцаараа эзэн Иесусийн армгаа хүн нэгтэй нотлох гэсэн. Тэгвэл зарим нь таныг энэ хорвоогийн хамгийн монхог хаан гэдэг юм байна лээ. Юу гинэ? Чи надад тэрсэн гинэ. Ёртөл зээсний шийдгэлээс айхгүй байна уу? Мухар өөр толгой чамаас л боллоо. Айдуу хүн байна уу? Хурдан тэрвэн хааны толгойг эрдний сорнаас аваад хай. Хурдан эндээс зайлуулж хай. Хурдан хайгин. Хурдлаач. Ертөнцийн эзэн та тэрний төөгсөн сүнсийг болгон авч үз. Миний ахыг өгсөн хойноч гэсэн сүнсийг амар заяа үзүүлэхгүй байна гинэ. Аян хаан би чамайг хөнөөж шог авлаа. Жахаанбо дуудаг нохоо буцдаггүй гэдгийг чи мэдв үү? Би морины худлаач морийг адуулахыг хүсэхгүй байна. Явцгаая. Тэгээд хаашаа явах гэж? Хаян хаан дагчна. Бидний хүлээж авах гэж юу? Ван хаан юу гэснийг дуудаа үзтгүй. Надад бүгдийн амин сэлтрүүлэх сайхан арга байна. Ямар арга? Сингумыг барьж аваад хаян хаанд тушаана. Яадаг гэж тэнцээ. Тэгээд нөхрийн минь өшөөж өгсөн. Чи чинь дургуутаад байна уу та? Тэр чинь бидний эзэн шүү дээ. Гэхдээ хичнээн хорон муу санаатай хүн батан идэхгүй гэж юу? Тэгвэл ертөнцийн эзэн шийдэгдэг юм байна. Хоёулаа мөрөө хөвөд салаад явна. Муухай тэнийг юм. Чи бидний хүний хэрэг цаад болоод бай. Эндээ хөдлөхгүй олон таван юм ярилгүй сууж бай. Чи яагаад юм идэхгүй таарч яваад байна? Ахиух идээд аваач. Маргааш цаашаа хөдлөн.
Одоо дахиж адууны хулгай хийхгүй. Хаян хаан биднийг авахгүй гэсэн. Ийм болохоор өмнө зүгийг барин хөдлөн. Тэнд мангууд гэдэг хэрэгсийг шүтдэг өөр нэг овог байдаг гэсэн. Тийш явцгаа. Чи ятарч бачимсан даад нүд чинь эрэлжилсэн байдгүй. Өгсөн хүний толгой яадаа гэж инеэх юм бэ? Сабраг Баатар баадах гинэ. Ооцгүй. Чи яасан их дүрмгээ орж иж байх юм? Бид уулзахгүй гэсэн шүү. Ван хаан өгчөөд байхад та толгойг нь таслуулан авчирч таниулна гэдэг хаанхын ёс юм бэ? Толгойг нь битүү мөнгөлөөд төрийн ёсоор оршуулсан нь эрхэм дэдэл ёс биш шүү. Тэрнийдөө жаахан хамбоо надад баярлаад нослолсоо урсгаж өсөж хараагүй юу? Гэтэл оршуулах ёсол дөнгөж дуусны дараа Ван хааны тэргүүнийг гадаа гаргаж гიშгчиж хаюулсан гин. Таны өнөө сүрхий энэрэнгүй сэтгэл хайцсан болж байна. Өгөр толгой муу яриг хүнийх байсан учраас гიშгчиж хаяхгүй бол хамаг гайварт над дээр буух гэж байсан. Өгсөн хүний толгойноос айгаад байх юу байсан? Их нэрээ бодруулсан Таян хаан ийм ч байх гэжтэй. Энэ ч Бэлгийн хаан тэнгэр талихын өмнө аймаг орныхоо хувьцаа сэтгэл түгшээр байсан ийм учиртай байж. Юу гэдэг байсан гэж? Намайг өтөлсөн хойно эхнэрийг минь залуу байхад эрх тэнгэрийн элбэрлэр энэ Таян төрсөн билээ. Торлог гоо ивчээ тормгор бор хүмүн ард дорд одноо асран цагт чадах болов уу гэж байсан. Олдооч, самуун цагт дургүй. ертөнцийн эзэн азар бидэнд амар тайван цаг үеийг бэлгэж. Манай 8 аймаг амар амгалан байг. Амар амгалан гэж шүү. Тийм байсан бол Ван хаан толгойгоо авах байсан гэж юу? Тэрэнд гайхаад байх юу байгаа юм? Орон зүг цөөхөн хэдэн монголчууд ааглаж омгдоод байхаар эртний сурвалжид Ван хаан 30 настай хүн болохоор элдв хэрэгээс айж дутаасаар насны эцээ үтээд биз. Би тэмүүжин хэлээд байна. Мүжин юу юм бэ? Талбуудыг гээгүүлэх нар сараа юм уу? Тэнгэрт ганцхан нар байх ёстой гэж ертөнцийн эзэн альцсан. Тэр нь би байж байна. Найснасаа болоод өвдөг чинь чичрээд байгаа тэр тэмүүжин чинь би одоохон бариад ирий. Чи харж л угаарай. Яадаг нэ? Чи тэр муухай монголчуудыг барьж авчирья гэв үү? Ханхлах муухай үнэртэй, хар муухай хувцастай тэднийг авчирч юу хийн? Би тэдний үнэрээс бүр залхаж гүйцээд байна. Тэгвэл тэднийг бүгдийг ядаад ажихгүй юу? Тэгвэл яхав шилдэг сайн охид бэрүүдийг авчираад гар хөлийн угаалгаад үнэ мад саалгаж болох юм л да. Нэр монголчууд чинь дуу бүжгэндээ сайн гэдэг баг шүү. Тийм болохоор надад дууч хуурч хэдэн хүмүүс үлдээж үзээрэй те. Одоо зүсэг бишрэл нэгтэй онгууд аймаг руу илчилгэж хамтран зэрэг хөдөлгөөд зэрлэг бүдүүлэг монголчуудыг дээр гөрөөсөн чадаж ярихад хоромцсаад гэн хураан авъя гэж хэлүүлээ. Та нар тоглоод байна уу? Дайн байлдан гэдэг улс орны мөхөх сэрэгтэй холбоотой асуудал. Гэтэл та бүр хүүхдийн тоглоомчгийн нэр суухын ийм хэргийн хөнгөн гормай шилж болохгүй. Чи намайг өөрийн эзэн гэдгээ мартаа юу? Энэ ч Бэлгийн хаан үйл болохдоо чамайг сайн сануулсан сурвалж байгаарай гэж загсан учраас би үгүй хэлж байна. Чи ч бүр зөнжгөөдчээ. Тэрөө намайг дан тудааны утаа үнэрлэж үзээгүй гэсэн. Одоо болохоор зэрэг удирдах чадахгүй гэв. Хөгчөө сабрагаа. Самуун цагийг тохинуулан сайн үүдийг эхлүүлэх эзэн хаан болохыг тэнгэр гэрчлэх мөцөө. Та нар чинь яхаар алах ядах гээд амуурсан ярина вэ? Өөр ярих юм адгүй. Таян хаан, хоёулаа явъя. Ойдогчны ойж байгаа шинэ хувцсыг очиж үзье. Энэ ч Бэлгийн хаан минь. Та үйл болохдоо энэ балаа энийг аваад явахгүй юунд бүхэлгүй хүүдээ эхнэр болгон үлдээд. Найманы хаан тулс ингээд цэрэг тавьж байжээ. Энэ хөгшин ухан дандаа майж байх юм. Яшигтай гэдэг. Заадлах болоогүй юу? Заацхыг би чамаас чи юу хүсэж байна? Наач талигач хаан эцэг минь хөгшин зэнгийн үгэнд сайн орж яваарай гэж загсан болохоор тэгж төвдөхгүй юм. Аав юм сүнс амар байда. Талигач хааны сүнс чи яах вэ? Амар байдаг байж. Гэтэл бид амар заяа үзэхгүй байх шүү дээ. Чи бидгийг яар да. Энийг арга бодож болоод энэ хөгшин ухныг дуугүй болгоод өгнө.
биш. Та нар хаанаас ирсэн улс вэ? Онгод аймгаас. Онгууд гинэ? Онгууд гэдэг чи хаана үйдэг вэ? 8 аймгийн зүүн урталд. Тийм ээ, манай Онгод аймгийнхан үе өдрийн их алдан улсын умар хэлний згарын амар тайван байдлыг сахиулдаг байсан. Эндээс хол юм байж тээ. Бид өнгөрсөн өдөр хөдөлж юм аа. Тэгээд энэ хавар танаа энд ирж байна шүү дээ. Марл. Наадаа үгүй хий. Ятаадаг. Хаян хааны залуу хойд их нь манай монголчуудыг эвгүй муухай үнээр загиддаг юм гэсэн. Тэгсэн тул юу ч үнэрдэхгүй л байгаа юм да. Надад нэг санал байна. Тэрнийг олдож явахаар хамгийн айхтар үнэртэй хүний үрд хийж авах гэж. Орчоо. Чиний үнэр харин чи ихэдэ. Нөгөө 30 эхнэрийн тоонд тэр ямиг оруулвал ямар вэ? Болохгүй шүү. Ястай хэрэггүй. Зүттэй ахаас л хоньны махны үнэ хамгаас хаалгах юм. Та нар итгэхгүй ойртоод үтгэхгүй юу? За тэгвэл өрөвсөө хатан зүчтэй ахих болж дээ. Найманы Таян хаан Онгод аймаг руу ээлжиж бидэн рүү халдан дайрахаар захиж байна гэнэ. Харин онгод нар намайг их алдан улсын том сайд түшмэл гэж үздэг гин. Яалаа гинэ? Баач яхаар алдан улсын сайд байдаг үү? Аймын жилийн өмнө Вангийн Чансан надад Жав Товри гэдэг цол хайрсныг та бүхэн мартчихаа юу? Тэр чинь олон овг аймгийг захирч гисэн утгатай өсөлөө. Нэр тийм. Онгод аймгийн удирдагч надад адилхан хэрэгэм зэрэгтэй гэж санаад 8 аймгийн эцгийг барьж саатуулан над руу өөрийн хүүгэн илгээж тэр их нууцыг хэлүүлж байгаа юм байна. 8-ны цэргүүд Ван хааныг шахамдуулах үеэр бид Ван хаанд тусалж байхдаа тэдний цэргийн хөзөө мэрэгд тэрээд татар нарынхыг гүйцэхгүй гэдгийг мэдсэн шүү. Та нар битгий өнгөрчөөр Хаян хаан бидний хоромцог саадгийг хурааж авна гэж санал хийж байгаа гэдэг шүү. Тэр мөн хөгшин адрыг барьж аваад хөнгөлж орох үл таарна. Одоо бидний агт туранхай байна. Яадагч байсан намар агтаа таргалсан хань байлж. Морд туранхай байхын тамаагүй шүү дээ. Хэрв Таян хаан одоо дайран ирвэл бид агт туранхай байна гэд байхгүй болж гинэ. Хаян хаан эрхийг хүлээлгүй бүгдээрээ ихэж дайрын. Аян дайныг ам хэлээр ярьдаг шиг амар хэлбэр гэж бодож болохгүй. 8 аймагуд газар нутаг удам хүн хүчээр бид Монголд дайрвал Таян хааныг барих нь байтугай өөрөөсөө баригдаж мэднэ. Амьд яваад алтан хоромсгоо алдвал амьд явсныг хэрэг юм. Ном сумаа барьсаар цаадаг хоромсгоо дэрлсээр ясаа хээр орхихоос эрхэм сайн үхэл эр хүнд байхгүй босоо. Ар 8 улс агуу их нутагтай. Ард иргэн олонтой. Адуу мал баялагтай гэж их сүр бадруудан ийм үг хийж байна. Харин энэ дайланд халдаж бид очвол нутаг улсыг эзэж ном сумын булаахад бэрхгүй. Эцэг хааныг хайлахад эргэж хүүтэй нь ханилсан их цантай тэр хатанг энэ газар авчираад өнөө малаа саадгал таарна. Тэгж чадахгүй эрэм талын баатрууд биш болдог. Түүтэй тэрнийг барьж ирээ. Бид урд нь 8 нартай нэг ус удаа дайтж байсан. Бидний дайрагтыг хоригдож байхад дараа нь Ван хааныг аврахаар явхад бидний цэргийн тоо толгой биднээс хавьгүй олон гэдг нь үлд байсан. Гэхдээ одоох нь чадлагүй манай ухааны үг юм байлээ. Эргүүдэн хэлдэг үнэн шүү. 8 нар өөрөөсөө хүчтэй дайсантай тулгархаараа туулай шиг ууд хад бараадаад зүгтаад юм байна. Яхав до танд гэж харин хаан эзнийг яасан ч алдаж болохгүй. Биднийг тэгэж басаж байхад бид төвчж сууж хэрэгж болохгүй. Одоохон биднийг дайдаар мардыг зүгчтэй хаа. Та удахгүй ханхлах үнэргүй гоо их нэртэй болж тээ. Охайста. Ийм эрдхийг зөрөгтэй Баатар жанжнуудтай байхад ялалт манай талд байдгүй яах вэ? Одоохон ав хамрагон зогсоож 850 байхад байдаг гэзгээ. 1204 онд Тэмүүжин 42 насндаа их зэрэг өдөрдөн 8 аймгийг 2 туудагаан гэж хэрэг хөдлөө. Монгол баатруудаа одоо би та нарыг өдөрдөн 8 нарын саадаг хоромсгийг хураахаар хөдлөх гэж байна. Тэмүүжин хаан! Тэмүүжин хаан! Тэмүүжин хаан! Эхлэн энэ удаагийн аян дан амаргүй байхад гэдгийг санаж явсан. Холбон буйраас Алтай нуруу хүртэл хэдэн мянган байрын зайшаа. Эдэ зам зур адуу мадан адгуулж ангөрөөгөн хийсээр их зэргийн хүнсийг задгуулж явах болно. Наандаж 100 хоног явна. Гэхдээ бид зам зуурaan тойрохгүй. Агаа тэгвэл Онгод аймгийн удирдагчийн хөө миний шинэ хөргөн буян шиван эдний газарчлах болно. Өөрөлд нь бид дандаа хамгаалан хоригддаг байхад хүрээ жагсаалын хамгаалалт чухал үүрэг гүйцэтгэдэг байсан. Одоо бид халдан дайрах учраас олон тэргийг хүрээлүүлэн байрлуулахгүй.
хэдэн төмөн хүн мордыг алсын аянд гарахад амар хялбарыг бодож шин зохион байгуулалт хийн. Өөрөг төрөд Ховг аймгийн хүрээ хязгаарыг эвдэж 10 дуут 1000 таар зохион байгуулж харьяасан ахсноёдыг тамирдана. Аян дай ав хамраг атом мадан малдах аливаа ажил үйлсэд энэ зохион байгуулалтын дагуу хөдлөнө. Тэрнээс гадна ноёд ихсийн хүүхдүүд дундаас хамгийн эрэл ихэг дөрөгтэй төмөн хүнийг сонгон шадар торгон цэргийг байгуулна. Энэ хөө зохион байгуулалтын эмхлэн сүлд тугаан дахиад аян дайн дам мордоё. Гэрээ аймгийг мөхөөснөөр Тэмүүжин хаал нутгийг бүхэлдэн дангаар ноёрход нэг л аймаг саад тодгор болж байсан. Тэрн хамаг дайсны нэвэдэн авсан өөрийн хүчрхэг аймаг 8 байсан. Тэрнийг буулгаж авах явдал нь үлдээд байлаа. Явган тэргүүдэн аваад хөлн бүр хурч монголчуудын хоромсгол саадгийн хураан ав юу гэж бодож байсан. Этэл ертөнцийн эзний эвэлэр мөчн тавьчих чадгүй өөрөө наашаа хүрээд иржээ. Тэр зөвхөн хоёрхан хүн авчгаасан гэдэг шүү. Тэргүүдэд хувааж өгөхөд дэндүү цөөхөн байгаа байж тутуга та нар өөрсдөө олж авцгаа болж дээ. Эхлээд энэ цагта хамгаалж явбал дээр дээ. Дараагийн ээлжинд хэнд дагаар орох тухайга одооноос бодож явах хэрэгтэй болох юм бэ? Юу гэсэн үг? Энэ хөгшин зөвлөгийн толгой удахгүй ван ханых шиг өнхрөө унах нь байна. Харин тэрний толгойг мөнгөлөх хүн олдох болов уу да? Жамуух. Үгүй хар хэрэг шиг юундаа муу яана. Таян хааны агт тарган тэргэн хүчрхэг бай. Ийм болохоор Тэмүүжний мөхөх өдөр ойрцсон биш үү? Бид эртхэн арга батсан дээр хаа. Антан бидний хүн мад хол замыг туулж ирсэн болохоор амаргүй байж таарна. Шөнө хоноглохдоо хүн болгон 5 түүдэг асаа. Тэр олон түүдгээр явах гэж байна. Олон зэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Сайн арга байна. Сайр хэрийн тал тэр чигээрэн гал асахаар сүрлэг харагдана да. Таян хаан бидний хичнээн зэрэг мордыг тааж ядах болно. Нэрэ Таян хаан дайны утаа өнөрдөөгүй хүн юм чинь олон зэрэг морд байна гэж санаад зүрх үхэн гарцаагүй. Ертөнцийн эзэм монголчуудын зэрэг шөнийн одон мэт олон ачаа. Яхаар зэрэгүүд улам бүр нэмэгдэн ирээд байдаг үлээ. Та нар харж байна уу? Энийг харж байна уу та нар? Тэр Бидний хүнээр олон чи цэргийнхэн санаа сэтгэл сайнгүй байгаа байлгүй. Ямааха чи Тэмүүжинтэй анд баригдаж байсан хүн. Тэмүүжин дайтаж байхдаа ямар вэ? Юу ч гэмээр идэв. Арам усаа Монголд хатхамтж нэгэн тэхэл бий. Хагцхад бэрх болно. Хатрын жадж байвч харах нүдэн цавчдаг. Хар цусаан урсаж байвч харж огт буцдаг. Хатуужилэгт Монголд хамаагүй байна гэж бодохгүй. Тахир сэлмээ эргүүлэх нь талын өвсийг яргах нь. Эмээлт морин дээр төрсөн мэт эргэлхэг дөрг ихтэй хэд харгамтх дайсны өмнөөс харвсан сум шиг дайрцгаадаа гэсэн үг байт юм да. Аюу. Горд яцгай. Хаан эцэг бүх зэрэгээ ухрах хэмээн зардаг юм гэж. Яагаад тэр вэ? Таян хаан өгүүлэхдээ Монголын ах хэдий туранхай болох цэргийн тоо тэнгэрийн одон мэт олон аж. Тийм болохоор хацрыг жадалж байвч харсан дэ цавчдаггүй.
Хар цусаа урсгаж байвч харж огт буцдаг бай. Хатуужилэгтэй Монголтой хамаагүй тулдж бодохгүй гэж байна. Тэгээд яана гэж байна. Бид улсаа алтай давуулан хөдөлгөж зэрэгээ засаад монголчуудыг өдөөн даллаж алтай мөлгийг хөтөл нохон хэрэг хэрж замируулан чирэгдүүлж яваачвал бидний агт гарган тул гэдэс татран шахарна. Монголын агт улам гурван хайлан эцэх болно. Тэр цагт ялж магадгүй айлц. Өөр хэлэх зүйлгүй юу? Би жанжин нартайгаа Монголын оцлог төгсдгийг хэрхэн хувааж авахыг хэлэлцэж байтал Хаян хаан зүрх алдаж энэ үгийг хэлүүлжээ. Та бүхэн битгий гайхаарай. Манай эцэг хар багасаа дайн байлдааны утаа дансыг үнэрлэж үзээгүй. Ястай нөгөө жирэмсэн эмийн шех гадраас хол яваагүй. Жижиг тугдын бичиг гадраас гарч үзээгүй хүн болохоор ингэж байгаа юм. Та тунга. Чи улсын хасбууд хамгаыг сайн хадгалж байвал барав. Эцэг хаан дээр очиод дайсны зэргийн бараанаар зүрх хадан ухрна гэдэг эм хүнээс юуны ялгаа байна гэж хэлэгтэн. Яадаг нэ? Намайг эм хүн шиг гэж хараа зүгсэн хэрэг үү? Өөр юу гэж байна? Хүн тайж таныг жирэмсэн эмийн шех гадраас хол яваагүй. Жижиг туглын бэлчих гадраас гарч үзээгүй хүн гэж байна лээ. Энэ жамаа хэдэ тэгсэн. Чөлөө хүн чиний хүчирхэж бардах нь их боловч хөрөлсөн алагдах цагт хүнээс ур чан тагваж. Аавхан харж л байгаа. Тэр миний үгэнд орохгүй байж байгаад их хохирол амсах болно. Яанаар дор бүрнийхээ ажилласан газар сахин сууж бай. Маргааш тэмүүжин давтан арина. Татаатангаа асуу тамгаа аваад хоёулаа их ордон руу буцчих мэдлээ. Хаян хаан. Танай эцэг энэ чи бэлгийн хаан. Адил зэргийн дайсан дараа өдүүлж яваагүй. Алалдан тулалдах цагт агтаа хурууж үзээгүй хүн. Чи юунд маргаашин төлөө зүрх алдана. Чиний ингэ зүрх шандрахыг мэдсэн бол чиний хатан гүрбэсүг авчир цэрэг захируулдаг байж. Өгсөө хабрах. Талигач эцгийн шадар хүн байсараа битгий сагсуураад бай. Үхэх ам зовхыг бүгдийг ажиллаж энэ бол хатгалтай. Ордны цайтрыг үсэж Хаян хааныг сайн харж хамгаалж байдсан шүү. 1204 оны намар Навху гүний тололдаан. Арат! Тэмүүжний тэргийн жанжны эрдэм улам төгс болжээ. Яадаг нэ? Тэдний цэрэг арган дорчлоор хатгалдаж, нуур байрлалаар байлдаж, цүүц хатгалдаанаар төмөрч тулалдаж байгааг харахгүй байна гэж үү? Тэр чон мэд давтлагч ямар хүмүүс вэ? Тэр бол Тэмүүжин амдын хүний махаар тижээсэн үжирхэн дөрвөн нохоо. Юу гинэ? Шэрмэн төмөр магнайтай, чивээ хурц хилтэй, дан төмөр дүрхтэй, гадас түүцэн хушуутай, чүүдрээр унд хийж, шүлсээр хоол хийж, салхиар унаа хийж, саадгаар нөхөр хийж явдаг, зив хөвдөө тэргүүтэй, зилэм сүбэтэй дараатай, Тэмүүжин амдын тижээсэн тэр дөрвөн нохоо. Тийм бол бид энэ мусан амьтад солхон байлаа.
Тэр юу болж байна? Тэр бол зүгчтэй болон тэрний эрт жадаар зэвсгэлсэн эдэр баатар хэлс байна. ертөнцийн эзэн өршөөл соёрох. Энэ бол тэднээс холхон байцгаая. Байцаарай. Жаахан харал. Чи юу болж байна? Тэмүүжин өөрөө довтолж байна. Аль нь? Гартаа хар сүлд барьсан тэр баатар юм. Яхаараа өөрөө хамгийн түрүүнд явдаг үлээ. Ан Тэмүүжин өөрөө хамаг биедээ цөм шүүх хатгах зайгүй шөрөг төмөр өмсөж зүү хатгах зайгүй зүүмэл хоёг өмссөн болохоор тэр. Тэнд ямар аймаар юм бэ? Та тэрийг харж байна уу? Тэр бол Тэмүүжингийн удаах дуу хасар байгаа юм. Монголчууд одоо л жинхэнэ гол дайралтан ихэж байгаа шиг байна. Одоохон хүчний хунтайсныг очиж хасрыг тогтоох гэж хэлээ. Хасрыг тогтооно гэв үү? Уран бухаар зүтгүүлэгч гулзайхгүй хүчтэй. Унан үхрийг идэвч чадахгүй холооттой хүндээ. Тэгвэл амьдсан читгэнээс өөрсгөө юм байна. Бүгдээрээ дахин дэшээ гацгаая. Муу хар аймхаа дөлөгчий. Хурдан зугтаж үттэй. Би ч тангууд орж амь хорготгоос өөр аргагүй утга шиг явцгаая. Айн хааныг алдаж болохгүй шүү. Араас нь хөөгд угаарай. Миний хойноос.
Lalay.